За хүүхдийн спортын наадмын үндсэн төрлүүдийн спортын холбоот бүгдэнд нь одоо эрх олгосон байгаа. Төвлөрсөн мэдээллийн одоо санд хандах. За гал хөө 2015 за тэнд гараад ирлээ. Гал хөө 2015 гээд админ гэж үчээд за ингэнгүүт за бүртгэгдсэн имэйл хаяг жишээлбэл за та бүхэн бол тухайн өөрөөсөө холбоотойгоор бол ингэ нэвтрээд орчноо. За энд бол ингээд ямар ирэхээр нэвтэрж орсон Монголын даамын холбоо гэж жишээ нь харагдаж байгаа. За хариуцж байгаа хүнийх нь нэр. За ингээд орсны дараа энэ тамирчдын мэдээлэл рүү очих гэсэн ногоон товчл байж байгаа. За энд бол даамын холбоо гэхэд жишээ нь 16 тамирчин бол оролцсон байна. За ингээ энд оруулахад хамгийн гол анхаарах юм бол за мэдээлэл хэдийгээр олон ч гэсэн зарим нь бол одоо үлдээж оруулж болно. Яг тэр бидэнд одоо бас цаг нэлээд тулсан байгаа учраас за гэхдээ болж игэл бүгдийг нь оруулах юм бол тэр хүний одоо тухай мэдээлэл нь вебсайт дээр одоо бүрэн гараад аятайхан харагдах учиртай. За энэ жишээ нь Намхан Батирээдүү гэдэг энэ тамирчны зураг бол ороогүй тийм ээ. За шинээр тамирчин нэмэх бол энэ шинээр нэмэх гэдэг энэ ногоон товчон дээр дараад за ингээд энэ нэр одоо эцэг эхийн нэр гэдэг ингээ ургийн наадмын хувьд сургуулиар нь дүн гаргах учраас энэ сургууль одоо оруулах ёстой. Тэгээ сургууль дээр бид нар боловсролын яамны вебсайтаас аваад энэ Монголын одоо бүх сургуулиудын жагсаалтыг бол оруулсан байна. За эндээс ингээ сонгох ёстой. Жишээ нь энэ хүүхэд дарахны хүүхэд бол ингээ энэ ард талд нь аймаг дүүрэг нь бол бичээтэй байж байгаа. За Дархан уул аймгийн за жишээ нь оюуны ирээдүй зохицол. За энэ хамгийн доор нь оролцох төрлүүд. Жишээлбэл хөнгөн атлетик төр бол энд маш олон 400 100 гэл одоо 100 200 400 800 1500 тэр нь хариалт шидэлт гэл маш олон төрлүүд байгаа учраас сонгох хэрэгтэй. За 2 3 төрөлд орох хүүхдүүдийг бол зэрэг сонгож болно. За ингээ оруулаад энэ хадгалах гэдэг дээр бол дараад. За тэгээд жагсаалт руу буцахаар бүх оролцсон одоо оруулсан тамирчдын мэдээлэл бол энд ингээд гараад байж байна. За жишээ нь энэ Намхан Батирээдүү зураг оруулаагүй тийм. За энэ шар товчон дээр дараад бол засварлаж болох юм байна. За ингээд регистрийн дугаар мөн дутуу байна. За өндөр жин мөн дутуу байна. За жишээ нь зураг оруулах. Энэ дээр бол гол анхаарал хандуулах юм бол зураг оруулах байгаа. За энэ бол Дархан уулаас сонгогдсон хөвгүүдийн төрөлд орно гэдэг. За зураг оруулахад одоо болж игэл C зураг оруулна. Тухайн хүний C зураг байхгүй бол багийн одоо буюу одоо чинь олуулаа авахулсан зураг дотроос сонгож болно. За энд би нэг за жишээлбэл волейболын багийн за Батирээдүү жишээ нь энэ хүүхд байлаа гэхэд энэ дэр ингээд дарахаар энэ одоо сонголтын хэсэг бол гарч ирнэ. За ингээд энэ хүнийг бол ингээд сонгоцож байгаа гэсэн. За програм бол автоматар хэмжээг нь тохируулад одоо хэмжээ болон одоо харьцааг нь тохируулад ингээд авчих юм байна. За ингээд хадгалах дээр дарчихна. Ингээд нэг багийн зургийг бол ашиглаад олон одоо хүүхдийн зургийг бол жишээ нь оруулж болно. За энэ зураг бол хадгалагдсан байгаа байдал ингээд харагдаж байна. За ингээд буцаад тамирчдын жагсаалт руу очихоор за Батирээдүүгийн зураг жишээ нь ингээд орцсон байх жишээтэй. За энэ мэдээж өөрийнх нь зураг биш учраас эргээд бол устгаж таарна. Бас нэг юм сануулж хэлэхэд бол холбооны мэдээллийг одоо засч одоо шинжилж баяжуулж болно. Энэ одоо нэрийн хажууд энэ хүнтэй хүний одоо дүрсэн дээр дарахаар холбооны мэдээлэл засах гэж байж байгаа. За энэ холбооны мэдээлэл төр бол за ингээд холбоогоо тавиад одоо холбооныхоо тухай товч мэдээллийг оруулаад хаягаа оруулах жишээтэй. За ингээд лого байхгүй логог нь оруулах. Тэр нь бол бид нар аль болох бүгдийг нь тэр Олимпийн орны вебсайтаас аваад оруулсан байгаа. Хэрвээ дутуу бол та бүхэн нөхөж оруулаарай. За өөрийн мэдээлэл засах гээд. За энэ хариуцах хүнийхээ мэдээллийг жишээ нь ингээд засчих болох юм байна. За нууц өгөө сольжуулна. За тэгэхээр хуучин нууц өгөө оруулаад шинэ нууц өгөө одоо 2 удаа оруулаад хадгалах дээр дараад ингээд нууц өгөө сольж болох юм байна.
та бүхэн хэрэглэхэд аль болох эвтэйхэн байх үүднээс одоо бид бол шинжилгээг бол байнга хийж байгаа. Тэр шинжилгээний талаарх мэдээлэлээ энэ програмын шинжилэл харах гэдэг дээр бол оруулах юм байнамаа. За мөн цаашлаад галхуу мэдээ гэсэн хэсэг дээр бол та бүхэн шинээр нэмэх гэдэг ингээд мэдээгээ текст зураг байдлаар бол оруулж болох юм байгаа. За бүртгэл дээр очиод тамирчин, дасгалжуулагч, мөн дасгалжуулагчдыг бол одоо оруулах боломжтой. Тухайн тамирчны одоо дасгалжуулагчийн төрөв тамирчин оруулж явах дасгалжуулагчийг одоо сонгох тухай байсан. Тэгэхээр холбоод бол бүх дасгалжуулагчтай бол оруулах юм байгаа. За шүүгчтэй бол одоо энэ хүүхдийн наадамд ажиллах шүүгчдийнхээ бүртгэлийг бол оруулж болно. За мөн спорт клубүүдэд бол оруулах ийм боломжууд бол байнамаа. За ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.